Өмнөговь аймгийн 3 тэс суманд хүүхэд залуучууд хөгжлийн төвийн шинэ барилга 2025 оны сүүлээр ашиглалтад орж жишг болгох үйл ажиллагааг явуулж эхэллээ. Энэхүү төв нь орчин үеийн шийдэл бүхий 2 давхар барилга юм. Тус барилгын дотоод зохион байгуулалт тогтчлтын хувьд хамгийн сүүлийн үе өнгө загварыг хослуулан 5 тухыг хангасан хүүхэд залуусыг зорин очдог газар болгосон байна. За 3 тэс суманд баригдсан хүүхэд залуучууд хөгжлийн төвийг одоо улсын хурлын гишүүн Сэд Дорж гишүүнийг аймгийн засаг дарга байх үед за 3 тэс сумын засаг дарга Гангамаа дарга үед одоо санаачилж 2 даргад уламжилж зургийн одоо ийм бүтээн байгуулалт юм байна. Хүүхэд залуучууд бол хичээлийн бус цагаар хөгжих орчин нөхцөлийг сайжруулах хэрэгтэй байна. Залуу хүмүүс сум орон нутагтаа амьдрахад бас төв газар амьдарч байгаа юм шиг одоо тухтай кофе шопоор ороод ажил үйлсээ ярьдаг ийм орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор анх хүсэлт тавьсан. Тэгээ энэ хүсэлтийг маань дэмжиж ажил хэрэг болгож орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3.9 тэрбум төгрөг одоо барьж байгуулсан бүтээн байгуулалт байна. Тэгээд анх бол одоо энэ бүтээн байгуулалтыг маш олон хүмүүс одоо шаардлагагүй одоо орон нутагт одоо ийм хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэж үзэж байсан бол одоо улсын хурлын гишүүн Сэд Дорж гишүүн маань за аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Гангамаа дарга маануудын дэмжиж ийм сайхан бүтээн байгуулалтыг хийж гисэн. Тэгээд одоо бол үйл ажиллагаа жигдэрсэн явж байна. Дотроо хүүхдүүд англи хэл сурч байна. Сарбон сопинаар хичээлж байна. За чөлөөчүүдөө бөхөр хичээлж байна. Даарцны клуб ажиллаж байна ингээд маш олон төрлийн сайхан үйл ажиллагаанууд ингээд жигдрээ явцсан байгаад баяртай байгаа бидний хувьд. 3 тэс сум бол Өмнөговь аймгийн хамгийн том газар нутагтай хамгийн алслагдсан сум юм. Уугуул болон уул уурхай дагсан явуулын хүн амлтай. Энэ ч утгаараа хүүхэд залуус цаг заваа зөв өнгөрүүлэх, хөгжих, найзлаж нөхөрлөх, тоглох сайхан орчинд кофе шопоор үйлчлүүлэх, шатар даам тоглох, англи хэл суралцах зэргээр тус хөгжлийн төвд олон үйл ажиллагааг нэгэн дор шийдэж өгсөн байна. Номч оюуны гайхамшиг сургалтын төвийн Сорбон Симпэн сургалтын төвд одоо ажиллаад 9 10 дахь жилдээ ингээд ажиллаж байна. Тэгээд 3 тэс сумандаа би 2022 онд сургалтынхаа салбарыг нээгээд 22 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. 22 оноос хойш нийт давхарцсан тоогоор нийт 23 дэлхийн аварга 3 тэс сумаас төрөн гарсан. Мөн энэ залуучууд хөгжлийн төвийг манай одоо Сампингийн маань хүүхдүүдэд гаргаж өгөөд тасралтгүй одоо ингээ үйл ажиллагаагаа явуулах чиглэлийг цаанаас одоо сумаас маань ингэж сайхан дэмжиж өгсөн учраас бид нар одоо үйл ажиллагаагаа ингээд тасралтгүй хичээллээд явж байна. За намайг Мөгцөндөгийн Наранбаатар гэдэг би Өмнөговь аймгийн 3 тэс сумын ерөнхий боловсролын сургууль сурдаг. Би Сампинд одоогоор 4 дахь жилдээ суралцж байгаа. Тэмцээнд ороход анх маш их сандардаг. Одоо ээж аваагаа тусаж дэмцсэн болохоор зориг авч тэмцээндээ төрөөлөхийг хичээдэг. Тэмцээн намайг Төмөн насны Танангоо гэдэг. Би ерөнхий боловсролын сургуулийн 5-гийн ангид суралцдаг. 2023 онд Малайзийн нэгдсэн улсын Куала-Лумпурт зохион байгуулагдсан 9 мас тэмцээнээс мөнгөн цом 2024 онд энэтхэг улсад зохион байгуулагдсан тэмцээнээс алтан цом 2025 онд Америк нэгдсэн улсад тэмцээнд орлоо алтан цом авсан. Хүүхэд залуучууд хөгжлийн төвийг орон нутгийнхаа төсвийн хөрөнгөөр барьсан гэдгийг онцоллоо. 3 тэс сумын хүүхэд залуусын хөгжлийн төв нь сумын төдийгүй аймаг нийслэлд жишг болох бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт болжээ.